За YouTube миний бичлэгэнд минь тавтай морил. Өнөөдрийн тоглоомын дуг аль эсвэл дүрийн түүх гэсэн бичлэгээр бол би Undertale-ийн Sans дүрийг сонгосон байгаа. Та нар дунд маань энэ тоглоомын дүрийг аль эсвэл энэ тоглоомын мэдхгүй зөөхөн байгаа байх. Хэдүүлээ өнөөдөр энэ тоглоомын түүх гэхээс илүү Sans-ийн талаарх түүхийг ярилцуулна. Нэгэсэнд Sans-ыг хэрхэн үссэн, ямар түүхтэй, ямар зан авиртай, ямар дүр юм бэ гэдгийг би хэдүүлээ ярилцсна гэсэн үг. За эхлээд бидний нэг асуулт гарч иж байгаа. Undertale гэж яг ямар тоглоом юм бэ? Ямар түүхтэй? Тэгэхээр хэдүүлээ энэ асуултанд одоо хариулцгаая. Undertale нь 2015 онд Toby Fox-ийн бүтээсэн RPG төрлийн тоглоом юм. Ерөнхийдөө тоглоомын түүхэнд олон жилийн өмнө хүмүүс ба мангасууд хоорондоо дайн хийжээ. Хүмүүс л ч мангасуудыг газар доорх ертөнц болох Underground-д төрж хүчтэй шидэн алт барьераар битэмжүүлсэн. Гэтэл нэгэн өдөр Frisk нэртэй хүүхэд Mom Debop дуулын нөхрөө орж Underground-д очино. Frisk бол тоглогч. Нэг үгээр бид нэр Frisk-ийг удирдах тоглоно гэсэн үг. За үргэлжлүүлэлт рүү орцгоё. Тэнд Frisk янз бүрийн мангасуудтай учирч эцэд нь газрын гадар руу гарахын тулд хаалтыг нээх хэрэгтэй болдог. Тоглоомын нийлний донцгой зүйлийн нэг нь заавал дайснуудаа алахгүйгээр асуудлыг шийдэж болох байгаа юм. Тоглолтын туршид гаргаж байгаа тоглогч буюу бидний сонголт түүхийг бүхэлд нь өөрчилнө. Ерөнхийдөө үндсэн уран төгсгөл байдаг. Neutral road. За би хэлж чадахгүй ч магадгүй. Ямар ч юм төгсгөл. Заримыг нь алж, заримыг нь өршөөнө. True Frag Feast road. Хэнийг ч алахгүй хүмүүс мангасууд бүгд аз жаргалтай найрамдалтайгаар төгснө. Genocide road. Таарлцсан бүх мангасыг ална. Энэ тоглоомын хамгийн харанхуй төгсгөл. Энэ төгсгөл бидний онцлог дүр Sans хамгийн сүүлч хамгаалагч болон гарч ирдэг. Ингэснээр би танартай сая 20 хүрэхгүй минутанд Undertale тоглоомын богино түүхийг тайлбарлалаа. Ер нь тоглоомын түүх бол энэ. Одоо харин бичлэгнийхээ гол сэдэв болох Sans-ийн түүхлөөр руугаа орцгоё. Тийм ээ. Sans бол Arigas. Биш. Ийм Arigas биш шүү. Ийм Arigas. Sans өөрийн дүү Papyrus-тай хамт Underground-д амьдардаг. Тэр өнгөрсөн амьдралынхаа талаар бараг юу ч ярьдаггүй. Тоглоомч гэсэн ер нь хийдэ харуулдаггүй. Гэхдээ гэрийнх нь ард байдаг нууц өргөнөөс харахад шинжлэх ухаантай холбоотой судалгаа хийдэг байсан байж магадгүй юм. Мөн тэр цаг хугацаа өөрчлөгдөж, тоглож reset хийж байгааг мэдэрдэг. Хэрв чи тоглоомын хэнийг ч алахгүйгээр дуусгавал Sans чиний хамгийн сайн цэвэр үлдэх болно. Харин Genocide road буруу бүх мангасуудыг устгах замыг сонгол Sans мангасуудын хамгийн сүүлчийн хамгаалагч болж чиний өмнө зогсох болно. Тэр найз нөхөд дүү Papyrus болон Underground-ыг хамгаалахын тулд амнаас үл ахирна. Хамаг байдгаараа хичээж чиний өмнө тулалцдаг. Тулааны үеэр Sans ясаар дайрж Caster Plus-аар ашиглан лазераар бууддаг бөгөөд бараг бүх дайрлаас боллож чаддаг. Ерөнхийдөө Sans-ийн голлох чадруудын нэг гэж болно. Хэдийгээр түүний HP нь ердөө нэг байдаг ч хурд ур чадрынхаа ачаар Undertale-ийн хамгийн хэцүү босс цацагдаг мөн хамгийн хүчтэй дүр. Гэхдээ бас ухаантай ирээдүйн алсын хараатай гэдгийг мартаж болохгүй. Зүгээр л дайрхаас өөр юм мэддэггүй жирийн босстай харьцуулахад тэр бол хамгийн ухаантай дүр. Тэгээ Sans нэг чадвар хэлэхээ марч Sans гарныхаа хөдөлгөөнөөр ер нь юм үдирдэж чаддаг. Гэхдээ энэ чадвараа хэтэрхийх ашиглаад байвал тэр ядарч сүлддэг. Ядарч сүлдсээр яах вэ гэж юу? Мэдээж тэр бултаж чадхаа байлна. Бултаж чадхаа болсон Sans яах вэ гэж юу? Мэдээж нэлхий HP болохоор түүнийг ямар ч дайралт алхуулна. Sans бол зүгээр л хүч чадалт эрх мэдэлд шунсан жирийн нэгэн босс биш. Энэ бол бүх зүйл дахин давтагддаг гэдгийг мэдсээр байж дүү Farius найзууд ертөнцөө хамгаалах гэж сүүлчийн мөч хүрэл зогсон нэгэн гуниг дарыг гэсний түүх юм. Тийм болооч тэр Sans өнөөдөр ч зөвхөн Undertale-ийн бос видео тоглоомын түүхэнд хамгийн нууцлаг, хамгийн хайрлагсан зүйлүүдийн нэг хэвээрүүлсэн юм. Тэгэд яагаад ч юм Sans-ийн тухай ингээд өнгөрсөн амьдрал нь тоглоом дээр ч тэр фэнүүд ч тэр тийм онл мол байдаггүй мэлээ. Тийм учраас энэ бичлэг амар богинохон болчлаа. Хэдий богинохон ч гэсэн та нар маань төвчээртэй үзсэнд баярлалаа. Тэгээд яг ямар төрлийн бичлэг үзсэнээр байгаагаа комент дээр үлдээгээрэй. Undertale-ийн хамгийн алдартай аяыг автораар тавьснаараа энэ бичлэгээ дуусгая да. Тэгээд дараагийн бичлэгээр уулзах зүр баяртай. Тэгээд дараагийн түүх ярьдаг, янз бүрийн тоглоомын нууцуудыг ярьдаг бичлэгээр уулзлаа зүр баяртай.